Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. За зорилгоор удирдуулсан амьдрал гэдэг ном үзэж байгаа. Тэгээд өнөөдөр 5 дугаар бүлэг дээр ирж байна. За тэгээд өмнө нь ер нь одоо эхний 7 бүлэг бол Бурхны нүдээр харвал ер нь хүний амьдрал гэж юу юм бэ, тийм ээ? Хүмүүс бид нар гэж хин юм бэ гэдгийг тодорхойлсон. Одоо ийм эхний 7 бүлэг бол ийм агуулгатай бүлгүүд байгаа. За тэгээд бид нар бол ер нь ингээд хүн болгон өөрсдийнхөө амьдралыг, энэ ертөнцийг төсөөлдөг. Тэгвэл одоо бид нар энэ одоо эхний бүлгүүдээс ер нь Бурхны нүдээр харвал, тийм ээ, хүн гэж хин юм бэ гэж, тийм. Одоо бид нар 1-р бүлэг дээр юу гэж үздсэн бэ гэвэл ерөөсөө хүний амьдрал бол одоо таны амьдрал бол танд зориулагдаагүй маа, тийм ээ. Таны амьдрал бол одоо Бурханд зориулагдсан. Бурхан таны амьдралыг хэрэглэхийн тулд таныг хэрэглэхийн тулд Бурхан таныг өөрөө энэ ертөнцид авчирсан гэж үзсэн, тийм ээ. Тэгээд бид нар одоо нэг номоо харнаа. Номоо харж ээж нэг бүлэг бүлгээ ярихгүй бол дох. За тэгээд бид нар одоо цааш нь хүн бол ер нь мөнхөд оршихоор бүтээгдсэн гэж үзсэн. Таны амьдралыг одоо юу өдөрдөн жолооддог вэ? Тийм ээ, бид нар өөрсдийн амьдралыг Бурханаар жолоодуулах ёстой гэж үзсэн. Тэгээд бас одоо хүн нэг бүрийг Бурхан цорын ганц хувь онцгойлон бүтээсэн юм аа гэж үзсэн. Тэгээд өнөөдөр бид нар одоо ингээд 5 дугаар бүлэг дээрээс амьдралыг Бурханы нүдээр харах уу гэж үзэх гэж байна. За тэгээд бихнээс нь уншия. Яаков 4:14 дээр чиний амьдрал гэж юу вэ гэж бичсэн байна. Тэ? Анаис Нин гэдэг хүний хэлсэн үг байна. Бид аливаа зүйлийг байгаагаар нь бус өөрсдөө хардаг гэж. Та амьдралаа хэрхэн харна? Таны амьдрал тийм л болдог. Та амьдралыг хэрхэн тодорхойлж байгаагаас таны хувь тавилан хэлбэршдэг. Амьдралыг харж буй хараатай нь таныг цагаа юунд зориулах, мөнгийг хэрхэн зарцуулах, авьяас чадвараа юунд хэрэглэх болон бусдаа харилцах харилцаагаа хэрхэн үнэлэхэд тань нөлөөлдөг. Бусдаас та өөрийнхөө амьдралыг юу гэж хардаг вэ гэж асуух нь тэднийг ойлгох хамгийн сайн аргуудын нэг юм аа. Энэ асуултанд хүний тоогоор өөр хариултууд байдгийг та олж мэднэ. Амьдрал бол цирк, минтэ талбай, галзуу хулган хэмээх тоглоом, эвлүүлдэг зураг, симфон, аялал бас бүжиг гихчлэн олон хариултыг би сонсож байсан. Хүмүүс амьдрал бол заримдаа өгсөж, заримдаа уруудаж, эсвэл нэг газараа эргэлдээд байдаг тойруулга. Амьдрал бол бидний ашигладаггүй 10 араатай ундаг дугуй, эсвэл амьдрал бол хөзөр тоглож байгаатай адил. Ямар хөзөр таарна, түүгээрэл тоглох ёстой гэж хэлдэг. Хэрвээ би танаас та амьдралаа хэрхэн төсөөлдөг вэ гэж асуувал танд ямар дүр зураг орж ирэх вэ? Чухамгүй тэр төсөөлөл таны амьдралын дүр зураг юм аа. Тэрхүү дүр зураг нь таны ухамсартай ухамсаргүйгээр амьдралыг хэрхэн харж буй хараатай юм аа. Энэ нь таны амьдрал гэж юу болох? Юуг амьдралаас хүсэн хүлээж болохыг тань өгүүлдэг. Хүмүүс олонтой өөрсдийн амьдралыг харах төсөөлөл, өмсөж буй хувцас, үнэт эдлэл, унаж буй машин, үсний засалт, машины бүүфрийн наалт, шивээс зэрэгээрээ ч илэрхийлдэг. Амьдралыг төсөөлдөг. Амьдралыг өөртөө төсөөлдөг энэ дүр зурагт таны ухамсарлаж буугаас хавьгүй илүүгээр амьдралд тань нөлөөлж байдаг. Энэ нь таны амьдралаас хүлээх хүлээлт, юуг хамгийн чухал гэж үзэх, таны хүмүүстэй харилцах харилцаанууд, таны зорилго болон юуг нэр тэргуунд тавихыг тань тодорхойлдог. Жишээлбэл та амьдралыг 6 цэнгийн гэж төсөөлдөг бол амьдралын тань хамгийн чухал зүйл нь цагийг сайхан өнгөрүүлэх явдал байна гэсэн үг.
Хэрвээ та амьдралыг уралдаан гэж төсөөлдөг бол та бүхнийг хурдан амжуулахыг л хичээж ихэнхдээ л яарч байна. Хэрвээ та амьдралыг марафон гэж төсөөлдөг бол таны хувьд төсвөр төвчээр хамгийн үнэтэй зүйл санагдана. Хэрвээ та амьдралыг тулаан эсвэл тоглоом гэж хардаг бол танд ялалт байгуулах нь хамгийн чухал утга учиртай болно. За өөрөөр хэлбэл хүн болгон өөрийнхөө энэ хүний амьдрал гэж юу юм бэ гэдгийг төсөөлдөг. За энэ төсөөлөл, энэ тодорхойлолт тань тэр болгон яг тэр ухамсартай бүр тодорхойлцсон тодорхойлолт бас байхгүй байж болно. Ихэнхдээ бид нар одоо амьдралд хандахдаа ямар хандлагаар ханддаг вэ гэвэл энэ цаг үеийн хэв маягийг дагдаг. За одоо ингээд дэлгэцэн дээр байгаа хүмүүс бүгдээрээ л нэг өөрөөрөө би амьдралыг ингэж хардгаа л гэж хэлэх ба. Тэгэхдээ яг өнөөдрийн нөхцөлд өнөөдрийн энэ цаг үед өнөөдрийн нийгэмд ер нь амьдралыг юу гэж харах, амьдралд юуг чухал гэж үздэг үзэл өнөөдөр бидний эргэн тойронд хамгийн их дэлгэрсэн байг бол амжилтыг хамгийн чухал гэж үздэг энэ цаг үед бид нар амьдарч байна. Тийм ээ. Бид нар бүгдээрээ л амьдралд ер нь хамгийн чухал юм бол амжилт олох гэж ухамсаргүйгээр бид нар тэгж бодож төсөөлдөг. Тийм ээ. Тэгээд амжилт олж чадахгүй байвал эсвэл одоо ингээд бүтэлтэй биш бүтлэхгүй байгаад байвал бид нар өөрсдийнхөө амьдралыг шал дэмий хоосон үрж байгаа мэт. Бид нар амьдралдаа бүтлэхгүй байгаа мэт харж эхэлдэг. Тэгэхээр одоо хэлж штэ. Та амьдралыг юу гэж харна? Та амьдрал юу гэж харж ийн яг тэр чин таны амьдралдаа юу чухал гэж үзэх юм? Юунд хамаг цаг хүч энерги зарцуулах юм? Юунд мөнгө зарах юм? Юунд хамаг амьдралаа зориулах юм бэ гэдгийг тань тодорхойлдог юм аа. Тэгэхээр та бид нар өнөөдрийн ертөнцид амьдрахад одоо та амьдралыг өөрийнхөө ухамсартай ямар нэг байдлаар яг тодорхойлоогүй байгаа мэт боловч яг ухамсаргүйгээр энэ цаг үед амьдралыг хүмүүс энэ ертөнц юу гэж төсөөлж байна? Яг тэр төсөөллийн дагуу бид нар өөрийн мэдлгүй амьдарч байдаг. Тийм ээ. Тэгэхээр бид нар одоо ингээд өөрийн мэдлгүйгээр яг энэ цаг үеийн хэм маягийг дагахлаар амьдралд бол ерөөсөө амжилт хамгийн чухал юм. Тэгээд одоо амжилт хамгийн чухал гэхлээр бид нар яадгүй гэхлээр эргэн тойрныхоо хүмүүстэй өөрийнхөө амьдралыг харьцуулж эхэлдэг. Тэгээд одоо хүний ер нь одоо ингээд хэмждэг хэмжээр бол голцоо найзуудаараа хэмждэг. Тэгэл найзуудынхаа хараад найзууд чинь чамаас илүү сайхан амьдралтай, мундаг амжилттай явж ивэл таны сэтгэлд та дандаа л бүтлэхгүй байгаа юм шиг. Ерөөсөө таны амьдралд юу ч бүтлэхгүй байгаа мэт санагдана. Хэрв та хичээсээр байгаад одоо найзуудаасаа нэг арай жоохон дээгүүр эсвэл найзуудынхаа одоо нэг талаас дээгүүр болоод ирвэл та харин одоо би овоо гайгүй амьдрч чинь болж ийн гэж өөрийгөө хэмжиж эхэлдэг. Тийм ээ. Тэгэхээр бид нарын ертөнцид амьдрахдаа ухамсаргүйгээр энэ амьдралыг өөрийн тодорхойлолтын дагуу амьдардаг. Та ухамсаргүйгээр энэ амьдралыг юу гэж харна? Тэр харж байгаа хараатай та амьдралдаа юуг чухал гэж үзэх юм? Тийм ээ? Мөнгийг юу гэж үзэх юм? Цагийг юунд зарах юм? Та амьдралдаа юуг нэгдүгээр тавих юм гэдгийг тань ухамсаргүйгээр одоо тодорхойлогдож эхэлдэг гэсэн үг. Одоо хэлж ийн л да. Жишээлбэл та амьдралыг 6 цэнгэн гэж төсөөлдөг бол амьдралын тань хамгийн чухал зүйл нь цагийг сайхан өнгөрүүлэх явдал байна гэсэн үг. Тэгээ би ер нь би Америкт ирэхээс өмнө ер нь би дагаад англи хэл овоо жоохон сурцсан байсан. Тэгээ ерөнхийдөө бол нэг ном уншаад ойлгочдаг, ярьж сайн чадахгүй. Тэгтээ тийм одоо дадлага байгаагүй учраас тэгээ би Америкт ирээд ингээд энэ Америк хүмүүсийн дунд ороод явсан чинь надад нэг зүйл айгүй сонирн байсан. Ягаад гэвэл Америк хүмүүс тэр фан гэдэг үгийг айгүй хэрэгэлдэг. Тэгээ би бол миний сурж байсан англи хэл дээр бол ер нь тийм одоо фан гэдэг үгийг би зүр утгаар нь л мэдэх болохоос ер нь тэгж хүн тэгж хэрэгэлдэг гэж мэдэхгүй. Тэгээ өөрөөр хэлбэл одоо ингээ Америк хүмүүс би энэ have fun гэж айгүй хэлдэг. Тэ эсвэл enjoy гэж айгүй хэлдэг. Тэгээ тэр үгнүүдийг би ерөөсөө
амьдралд ингэж их хэрэгэлдэм байна гэж мэддэггүй ирсэн. Тэгээ би дараа нь ингээд дотор нь амьдарч үзээ юу ойлгосон гэхээр Америк хүмүүсийн амьдралд хандах нэг хандлага бол чи энэ амьдралд оногдсон цагаа аль болох их таашааж тийм ээ тэгээд одоо ингэж цагийг зугаат сайхан өнгөрүүлнэ гэдэг бол Америк хүмүүсийн амьдралыг хардаг нэг хараа юм байна. Тийм учраас энэ хүмүүс биеиндээ тэгж хэлдэг юм байна. Цагийг сайхан өнгөрүүлээрэ, тийм ээ. Чи энэ одоо юмыг гоё таашаа гараа. Айгүй гоё одоо манай Монголд яг тэр enjoy гэдэг үгийг орчуулсан нь юм шиг байгаа. Та жаргаж үзээрэй гэдэг гэл, тийм ээ. Тэгээ өөрөөр хэлбэл одоо англиар юу гэж хэлээд байгаа нь та энэ зүйлийг одоо таашааж үзээрэй гэдгийг л нэг орчуулсан маягийн орчуулга юм шиг байгаа хөөхгүй. Одоо ингээд бид телевизийн нэвтрүүлгээд нэр үзэж байхлаар та энийг жаргаж үзээрэй. Бид нар жаргаж яаж ийн гэдэр гэж айгүйх хэлдэг. Тэгээ би тэр чин одоо бидний хувьд намайг Монголоос гарахад нэг хэрэглэдэхгүй байсан үг байхгүй. Би сүүлийн үед сонсч энэ хүмүүс нөгөө нэг одоо enjoy гэдэг үгийг л ерөн тэгж орчуулад хэрэглээд байгаа юм байна да гэж харсан. Тэгэхээр өөрөөр хэлбэл зүгээр бидний өдөр тутам хэрэглэдэг үгнүүдээс энэ цаг үед энэ хүмүүс юуг сайхан гэж үздэг юм? Юуг амьдралыг одоо яаж амьдрах ёстой гэж төсөөлдөг нь зөвхөн тэр хэрэгжилж байгаа үгнүүдээс харагддаг байна. Тэгэхээр Америк хүмүүсийн хувьд бол ер нь амьдралыг одоо чамд оногдсон нэг тодорхой цаг хугацаа байгаа. Тэр цаг хугацааг чи зугаатай бас түүнийг таашааж өнгөрүүлэх нь айгүй чухал гэж үздэг учраас ер нь аливаа зүйлсийг одоо айгүйх тэгж одоо нэгсэндээ чи жаргаж одоо спорт үзээрэй, жаргаж кино үзээрэй гэж байгаа юм уу? Монголоор одоо Монгол өнөө цагийн хэлээр орчуулж хэлэх юм бол айгүйх тэгж бие биендээ хэлдэг. Бас хүмүүс айгүйх тэгж одоо чармаадаг. Ер нь ингээд хэрв одоо ингээд хагас бүтэн сайн болох юм бол тавдахын ороогоос ахуулаад одоо ингээд хотоос гарах машин зам эдэр айгүйх бөглөрөнд. Яагаад вэ гэхээр тэр хүмүүс амралтын тэр өдрийг зугаатай сайхан өнгөрүүлэхийн тулд хотоос гарч явдаг. Тэр энэ тэнд очиж одоо зугаалга хийдэг тийм ээ. Ийм зүйлсийг маш их хийдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл өнөөдрийн энэ Америкийн нийгэмд тархсан амьдралыг хардаг нэг хараа бол энэ амьдралыг зугаа цэнгэнтэй өнгөрүүлэх ёстой гэдэг үзэл байна. За өөр нэг нь хэрв та амьдралыг уралдаан гэж төсөөлдөг бол та бүхнийг хурдан амжуулахыг л хичээж ихэнхдээ л яарч байна. Тийм ээ. Бид нар ер нь хүн болгон л ямар нэг зүйлтэй уралдаж байдаг. Тийм ээ. Би түрүү хэллээ шүү дээ. Ер нь ингээд бид нар амьдралд амжилт аягүй чухал юм байна гэд үзчихсэн одоо энэ цаг үед амьдарч байгаа биднэрт бол энэ бол үнэхээр одоо хамгийн чухал зүйл гэдэг. Энэ бол ухамсаргүйгээр танд ч байгаа, надад ч байгаа. Энэ цаг үеийн энэ амьдралыг харах хараа та биднэрт хүссэн хүсээгүй биднэрт нөлөөлдөг. Тийм учраас бид нар бүгдээрээ л амжилт олохыг хичээдэг, тийм ээ. Хэрв та амжилт олохыг хичээгээд амжилт олох нь хамгийн чухал юм бол та хүссэн хүсээгүй эргэн тойрныхоо хүмүүстэй ухамсаргүйгээр уралдаж эхэлдэг. Бусдаас хоцрохгүй тулд тийм ээ. Бусд хүмүүсийн хийдгийг хийж, бусд хүмүүсийн эдэлдгийг эдэлж, бусд хүмүүсийн хүрдэг зүйлд хүрэх нь та бидний хувьд чухал болж эхэлдэг. Тийм учраас нэг мэдэхэд бид нар дандаа завгүй, дандаа яарсан хүмүүс болж хуурдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл та амьдралыг юу гэж харж байна? Тэр чинь таны амьдралдаа юу чухал гэж үздгийг тань тодорхойлж байна. Тэгвэл энэ нь дандаа ихэнхдээ яг ухамсаргүйгээр та бидний сэтгэлд суусан байдаг. Өнөөдөр би одоо та нараас тийм ээ та амьдралдаа амжилтыг аягүй чухал гэж үздэггүй гэвэл та нар ихэнх нь яг хөө амжилт гоё. Гэхдээ амжилт хамгийн чухал биш гэж хэлнэ. Тийм ээ? Гэхдээ яг үнэндээ та бид нар яаж амьдэрдэг вэ гэвэл амжилтыг хамгийн чухал гэж л амьдэрдэг. Яагаад гэвэл миний амьдрал хамгийн чухал юм а гэж хэлвэл би айгүй одоо нэг тийм жоохон тэнэг эсвэл жоохон нэр төр дуртай эсвэл мөнгөн дуртай нэг тийм нэг жижигхэн шалахгүй хүн болж харагдах гээд байна шүү дээ. Тэгэхээр би өөрийгөө тэгж харахыг хүсэхгүй шүү дээ. Тэм учраас би өөртөө болон бусдад үгүй амжилт багтай байх нь гоё, гэхдээ амжилт миний хувьд хамгийн чухал биш гэж хэлнэ. Гэхдээ
Яг ухамсаргүйгээр би өөрийнхөө амьдралыг хөндлөнгөөс харвал би юуг чухал гэж үзэж чинь, юунд цагаа зориулж чинь, юуны төлөө би хамаг одоо амьдралаа зориулоод байгаагаа харуул би амжилтын төлөө л зориулж байгаа. Та бид нар бүгдээрээ тийм. Ялангуяа залуу хүмүүс. Тийм ээ. Тэгэхээр би амаараа амьдралыг ингэж хардаг гэж миний амаараа тунхаглах нэг ондоо амьдрал дээр юунд хамаг юмаа зориулж амьдарч байгаа маань л миний яг үнэндээ амьдралдаа би амьдралыг юу гэж хардгийг маань тодорхойлоод байна гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр хүссэн хүсээгүй та бид нар энэ цаг үед энэ эргэн тойрны хүмүүсийн бүгдээрээ хийдэг зүйлийг л хүн хийдэг. Тэгвэл энэ цаг үед бүх хүмүүсийн хийдэг, бүх хүмүүсийн чухал гэж үздэг зүйл бол амжилт. Тэм учраас бид нар амжилтын хойноос зүтгэх. Дандаа л төлөвлөгөө гаргана. Дандаа л нэг зорилт тавина. Тэгээд л нөгөөдөртөө хүрэхийн тулд хамаг юмаа зориулна. Хамаг юмдаа одоо дандаа яаруу, дандаа завгүй. Тийм ээ? Хэрв та амьдралыг марафон гэж төсөөлдөг бол таны хувьд тэсвэр төвчээр хамгийн үнэтэй санагдана. Хэрв та амьдралыг тулаан эсвэл тоглоом гэж хардаг бол танд ялалт байгуулах нь хамгийн чухал утга учиртай бол. Тийм ээ? Бид нар ялалтын төлөө амьдардаг. Бид нар амьдралд ялагдлыг хүлээж авах маш дурггүй. Тийм ээ? Тэгэхээр өөрөөр хэлбэл та бидний ухамсартай ухамсаргүйгээр энэ ертөнцийг хардаг хараа, энэ амьдралыг тодорхойлдог тодорхойлолт маань л би амьдралдаа юуг чухал гэж үзэх үү, юунд би амьдралаа зориулах уу, юунд би цагаа зарцуулах уу, юунд би амьдралаасаа тасалж өгөх вэ гэдгийг л тодорхойлдог гэсэн үг. Тийм ээ? Та амьдралдаа яг юуг чухал гэж үздэг вэ гэдгийг тань юу одоо хэрхэн харж болох вэ? Тийм ээ? Одоо тийм үг байдаг. Аливаа юмны үнцэн гэдэг бол тийм ээ? Та амьдрал гэд танд өрөөсөө тэр нэг богинохон цаг хугацаа л өгдсөн байгаа. Тэрнээс та хэр зэргийг тасалж аваад тэр зүйл зориулж гин тэр зүйл чинь л таны хувьд хамгийн үнэтэй гэж тооцогддог гэсэн үг. За тэгвэл та бид нар өнөөдөр энэ 24 цагийн амьдралаас юунд хамгийн их цаг зарцуулж байна? Тийм ээ? За би амаараа бол одоо зөндөө юм хэлнэ шүү дээ. Оо миний хувьд бурхан айгуу чухлаа. Тийм ээ? Оо миний хувьд одоо гэр бүл минь хамгийн чухлаа. Миний хувьд манай эхнэр чухал, миний хүүхэд чухал. Одоо ингээд миний бурхан чухал гэд бид бүгдээр л ер нь бол тэгж хэлнэ шүү дээ. Гэтэл яг үнэндээ би хэрвээ үнэхээр тэр чухал гэж үзэж байгаа бол би эхнэртэй хэр зэрэг цаг зарцуулдаг. Хэр зэрэг сэтгэл зарцуулдаг. Хүүхэдтэй хэр зэрэг цаг, хэр зэрэг сэтгэл зарцуулдаг. Бурханыг чухал гэж үзэж байгаа бол бурханд би хэр зэрэг цаг, хэр зэрэг сэтгэлийг зарцуулдаг. Утсанд хэр зэрэг цаг зарцуулдаг. Тийм ээ? Ажил мөнгө олоход хэр зэрэг цаг зарцуулдаг. Таны өдрийн 24 цагийн бодлын хэдэн хувийг нь яг таны тэр эндгээр зүйлс миний хувьд чухал гэж хэлээд байгаа эхнэр чинь хүүхэд чинь бурханд дүүрэгдээ. Хэдэн хувийг нь энэ ертөнцийн ялах шалахгүй зүйлс дүүрэгдээ. Тийм ээ? Энэ л миний амаараа тунхаглаж хэлж тодорхойлж хэлж байгаа үг биш. Миний цагаа, сэтгэлээ юунд хамгийн их зарцуулж байгаа тэр зүйл л яг үнэндээ миний хувьд хамгийн чухал зүйл байдаг гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр одоо би энэ хүртэл юу хэлээд байна гэвэл за та бид нар ингээд өөрөөсөө бол ингээд амьдрал бол ийм юм аа, тийм юм аа аюулгүй тодорхойлт хэлж байгаа. Гэхдээ яг таны амьдрал, яг та өөрийгөө хөндлөнгөөс харвал та юунд хамгийн их цагаа зарж байна, юунд хамгийн их сэтгэлээ зориулж байна. Тэр зүйлийг л та хамгийн чухал гэд үзсэн явж байгаа. Тэгэхээр одоо ер нь энэ цаг үеийн хүн бол ерөөсөө тухайн цаг үеийнхаа л бүтээгдэхүүн байдаг. Тухайн цаг үеэл дагдаг. Тэгэхээр энэ цаг үеийн үүднээс та бид нар өөрсдөө амьдралыг харуул яг үнэндээ бид нар амжилттай байхыг, хүний дайтай амьдрахыг, хүнээс дутуугүй байхын төлөө бид нар хамаг амьдралаа зарцуулдаг. Тэгээд тэрний төлөө бид нар хоорондоо уралддаг. Тийм ээ? Атаархан, жөтөөрхөн, тийм ээ? Ийм зүйлс дотор л бид нар амьдралаа өнгөрүүлж байна. Тийм ээ? Цааш нь таны амьдралыг харах хараатай нь юу вэ?
Магадгүй та амьдралаа буруу алдаатай хараан дээр суйрлуулж байж болох юм а. Тэгэхээр би одоо хэлж штэ. За яг үнэн бодит байдлыг хэлэх юм бол би бол ер нь нэг амжилтын төлөө тэгээд бүтэлтэй байхын төлөө бусдаас хоцрохгүй байхын төлөө л би одоо энэ амьдралаа зарцуулаад байгаа. Тэгвэл одоо ингэж харж байгаа хараа. Энэ ертөнцийн надад ухамсартай ухамсаргүйгээр өгсөн энэ хараа болвол буруу хараа юм а. Хэрвээ та буруу хараан дээр амьдралыг одоо яг жинхэнэ байдлаар нь биш буруу ойлголт дээр тулгуурлал таны амьдрал хоосон үргэлдэх боломжтой. Тийм ээ. Миний хувьд амьдралаа хамгийн бэлхэм дүүрэн сайнаар амьдрах боломж бас байгаа. Амьдралыг би аар сар зүйлс өргөх боломж ч байгаа. Та нар өөрсдийн хүүхдийг харуул. За одоо ингээд манай хүүхэд сургуульд сурж байна. Одоо 11-р анги. Манай хүүхдэд тэр энэ сургуульд сураа тэр эрдэм мэдлэгийг үнэхээр эзэмшээ тэр олон чадварыг энэ сургуулийн одоо манай хүүхдэд өгж байгаа тэр бүх боломжийг ашиглавал үнэхээр бидний жоохонтой харьцуулахын аргагүй тийм их гайхамшигтай боломж нээлттэй болсон. Интернет байна. Та ямар л сэдвэр материал хаагаад юм таниад суралцъя гэвэл бүр гайхамшигтай суралцж болно. Одоо өчигдөрхөн хүртэл тийм ээ. Бараг одоо хэдхэн сарын өмнө хүртэл бидний одоо интернетээс юм хаадаг үндсэн арга бол Google байл. Өнөөдөр бид нар AI-аар хайдаг болсон. Тийм ээ. Хуучин би Google руу ороод ямар нэг асуулт асуухад тэр асуулттай холбоотой хэдэн хуудас материалыг л надад гаргаж өгдөг байсан. Тэгвэл өнөөдөр AI тэр Google-ийн гаргаж ирдэг материалыг үзээд судлаад надад бэлэн дүгнэлт гаргаж өгдөг болсон. Тийм ээ. Тэгэхээр ерөөсөө ингээд хүнд өнөөдөр миний хүүхдэд яваад эрдэм ном сураад одоо ингээд эзэмший гэвэл тэр боломж бүр хязгааргүй бүр гайхамшигтай их боломж байгаа. Манай хүүхэд тэрийг ашиглаад үнэхээр одоо их мундаг эрдэм боловсралтай чадвартай болох боломж бас байгаа. Эсвэл зүгээр л утас муцаараа оролдоод тоглоод одоо ингээд дэмий цаг өнгөрөөгөөд явах боломж байгаа. Тийм ээ. Тэгвэл яг түүнтэй ижилхэн та биднэрт өгөгдсөн амьдралыг үнэхээр бэлхэм дүүрэн гайхамшигтай үр бүтээлтэй амьдрах боломжч байгаа. Дэмий хоосон зүйлийн хойноос хөөцөлтөө. Та нар бүгдээрээ харж байгаа шүү дээ. Танаа хүүхэд утсаа шагаагаад компьютер дээр тоглоод сууж байгаа нь тэр хүүхэд байнга завгүй үнэхээр маш их зүйл хийгээд байгаа юм шиг мөртлөө яг үнэндээ тэндээс ямар ч үр дүн ямар ч үр жимс байхгүй гэдгийг та харж байгаа. Тийм ээ? Тэм учраас та нар хүүхдүүдэд чи надад тоглохоо болоо уцаа орхио яг одоо тэр бодиттой эрдэм ном сур бодиттой зүйлсийг хий хичээлээ хий даалгавраа хий гэж шаарддаг. Тэгвэл та бид нар ч гэсэн яг тэгэж амьдарч байгаа. Та бид нар яг хийх ёстой зүйлээ хийгээд яг тэр хүүхэд бид нар өөрсдөө хүүхдэд хэлж байгаатай адилхан яг хийх ёстой зүйлээ хийгээд үр бүтээлтэй үр жимстэй амьдрах боломж байгаа. Эсвэл шал дэмий хоосон зүйлс энэ ертөнцийн тэр амжилт нэр алдар мөнгөний хойноос хөөцөлтөөд өнгөрөөж байгаа цаг маань таны хүүхэд компьютер тоглоом тоглоод цагаа өнгөрөөж байгаа ижилхэн л хоосон зүйлсийн төлөө бас бид нар амьдралаа үрэх боломжтой. Тийм ээ? Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар юу гэж хэлж байгааг бол энэ амьдралаа буруу алдаатай хараан дээр та суурлуулж байгаа шүү гэж хэлж байна. Амьдралд тань зориулсан Бурхны төлөвлөгөөг биелүүлэхийн тулд та энэ ертөнцөөс авсан амьдралыг үзэх үзлээ Библийн амьдралыг харах хараагаар солих ёстой болно. Тэгэхээр өнөөдөр Кристиан хүмүүс бид нар юу хийх гээд байгаа хүмүүс юм бэ гэхлээр өнөөдөр хүртэл би ер нь амьдрал гэж юм аа амьдралд энэ чухал юм аа гэж үзэж тэрнийхээ дагуу амьдарч ирсэн амьдралаа би өнөөдөр зогсоод үгүй юм байна. Би амьдралд энийг чухал гэж үзэх ёсгүй юм байна. Харин оронд нь үүнийг чухал гэж үзэх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл би энэ амьдралыг харах хараагаа өөрчилж Бурхны үнний дагуу болгох гэж амьдрч байгаа хүмүүсийг л Кристиан хүмүүс гэж хэлж байгаа. Тийм ээ? Библиэд Ром 12:2 энэ ертөнцийн стандартад өөрсдөө бүү нийцүүлэгтэн. Харин Бурхан зүрх сэтгэлийг тань дотроос тань өөрчлөхийг зөвшөөрч
өөрсдийгөө цоо шин болгогдсон. Тэгвэл чи Бурхны хүслийг мэдэх чадвартай болно гэсэн. Саяны үйлбэр дээр ерөөсөө юу гэж хэлж яаг гэвэл та бид нар өнөөдөр хүртэл энэ ертөнц бурхан одоо амьдралыг юу гэж хардгийг яг тэрний дагуу л хараад амьдраад ирсэн. Тэгэхээр тэр харж амьдрч ирсэн энэ хараатай нь буруу юм а. Та Бурхны амьдралыг хардаг харааны дагуу амьдралыг харж амьдрч эхлэе гэж хэлж байна. Тэгвэл энэ хараагтай нь хэн өөрчилж өгөх вэ гэвэл Бурхан зүрх сэтгэлийг тань дотроос тань өөрчлөхийг зөвшөөрч өөрсдөө цоо шин болгогдсон гэж. Хүний амьдралыг харах Бурханы 3 харааг Библи бидэнд хэлж өгдөг. Тийм ээ. За тэгвэл одоо та бид нар сая хүртэл юу ярив гэвэл хүний нүдээр энэ цаг үеийн хүмүүс бидний нүдээр амьдралыг юу гэж харддаг бэ гэдгийг бид нар ярьсан тийм ээ. Тэгээд энэ ертөнцийн хараагаар бол амжилтыг чухал гэж үздэг. Нэгэн тал би амжилтыг чухал гэж үзчихвэл би цагийг, мөнгийг одоо өөрсдийн амьдралыг энэ зүрх сэтгэлээ юунд зориулах вэ гэдгийг мэл тодорхойлцоод байгаамаа. Тийм ээ. Тэгэхээр эсрэгээр энэ ертөнцийн энэ Бурхны энэ амьдралыг хардаг харааны дагуу биш Бурхны үүднээс хүний амьдрал юу гэж тодорхойлсон түүний дагуу харж амьдрах нь бидний амьдралыг харин сая зөв зам дээр гаргах нэ гэж. Тэгвэл Библи дээрээс унших юм бол Бурхан биднэрт юу гэж хэлж байгааг бол Бурхны үүднээс хүний амьдрал бол нэгдүгээрт амьдрал бол сорилт, амьдрал бол хариуцлага бөгөөд амьдрал бол түр хугацааны томилолт юм а гэж. Эдгээр санаа нь зорилгоор удирдуулсан амьдралын гол суурь билээ. Бид эхний 2 аргыг энэ бүлэгт судлах ба 3 дахь аргыг дараа нь дэлгэрүүлэн судалнаа. За хамгийн нэгдүгээр Бурхны нүдээр харвал таны миний амьдрал бол сорилт юм а гэж. Библиэд бичигдсэн түүхүүдээс Бурхны үүднээс хүний амьдрал бол сорилт юм гэдгийг харж болно. Бурхан хүмүүсийн зан чанар, итгэл, дуулууртай байдал, хайр, зөв шударга болон үнэнч байдлыг нь тасралтгүй шалгаж байдаг. Сорилт, уруу татлаг, тунгаан цэвэрлэх болон шалгах гэсэн үгнүүд Библиэд 200 гаруй удаа давтагддаг ажээ. Бурхан Авраамыг сорж, түүнийг өөрийнхөө Исаакийг өргөхийг хүссэн. Бурхан Яаковыг сорж, Рахелыг эхнэрээ болгон авахын тулд илүү олон жил ажилуулсан. Адам Еве 2 Эден цэцэрлэгдэх сорилтонд унаж, Дэвид хэд хэдэн удаа Бурханы шалгалтанд унсан. Гэсэн ч Библи бидэнд Йосеф, Рут, Эстер болон Даниэл зэрэг агуу шалгууруудыг амжилттай давсан хүмүүсийн олон жишээг бас өгүүлдэг. Хүний зан чанар сорилтоор дамжуулан ил болж бас сорилтоор дамжин хөгжин төлөвшдөг бөгөөд амьдрал тэр чигээрээ сорилт юм а гэж. За тэгвэл Бурхны нүдээр харвал таны миний амьдрал бол сорилт юм а. За сорилт гэхлээр бид нар одоо ингээд нөгөө нэг Бурхан намайг одоо ингээл миний өмнө нэг одоо уруу татлага авчирч тавьчихад за ганц зэрэг энэгээр явах нь уруу татагдах нь татагдахгүй нь уруу татагдаад ганц зэргийг буруу замаар явахлаар нь би нэг барьж аваад баахан зодоод шийтгээд тийм ээ. Тэгээд одоо зөв зам болгоно гэж хэлдэг гэж бити ойлгоорой. За өөрөөр хэлбэл энэ бол юу хэлж байгааг бол Бурхны хувьд та бидний одоо хэн байж, ямар ажилтай байж, ямар амжилттай, ямар мундаг, юу хийж бүтээж байгаагаас илүү яг хувь хүний хувьд та бид нар хэн байна гэдгийг л Бурхан хамгийн чухалчилж үздэг гэсэн. Өөрөөр хэлбэл Бурхан миний одоо өөрийнх нь төлөө хийгээд байгаа тэр агуу амжилт, агуу их ажлуудыг харахаас илүүгээр Бурхан юуг хардаг гэвэл яг үнэндээ миний зүрх сэтгэлийг хардаг. Миний зан төрхийг хардаг. Ганц зэрэг яг үнэндээ хэн байна гэдгийг хардаг. Би одоо хүний нүдээр харвал за Бурханд одоо аюу олон жил итгэсэн, сүмд үйлчилдэг. Тийм ээ одоо ингээд ийм одоо Zoom call молоор ингээд Бурханы тухай ярьдаг. Одоо аюу мундаг, аюу сүрхий, аюу сайн, аюу мундаг амжилттай одоо ингээд Бурханд үйлчлээд байгаа хүн харагдаж болно. Тийм ээ? Тэгээ би ч гэсэн энийг мангар их юм бодож болно шүү дээ. Би станаар алдаг, би ста амар мундаг Бурханд үйлчлдэг.
Тэгээ намайг харахад тест би бол амар үйлчилж байгаа. Тэгэхэд энэ сэлээ ерөөсөө үйлчлэхгүй, номин юу ч хийдэггүй, одноо айгүй залхууч гэдэг юм уу. Тэгээ одоо ингээд би өөрийгөө ингээд амар өөрийн хийж байгаа зүйлийг амар өндөрт бодоод түүгээрээ дамжуулаад ер нь одоо би ингэж үйлчилж байгаа юм чи бурхан намайг бол айгүй онцгойлж үзэх хэвээр айгүй шагнах хэвээр минь намайг одоо надад мөнгө төгрөг одоо нэр алдар ингээ олготойх юм өгөх ёстой гэж бодож болно. Ер нь одоо хүний ихэнх хандлага яг ийм зүйл рүү л очдог. За тэгвэл өөрөөр хэлбэл одоо энэ хэсгүүдээс бид нар юу гэж харж байгааг бол уучлаарай. Миний одоо юу хийгээд байгаа нь бурханд хэр зэрэг том юм хийгээд байгаа нь бурханд тийм амар чухал биш ээ. Тийм ээ? Бурхан бол бүхнийг чадагч. Бурханд яг үнэндээ одоо миний нэг жохон үйлчлэл, миний нэг бүтээж босгоод байгаа тэр миний өөртөө бол агуу бүтээн босголт бол тийм амар одоо чухал биш ээ. Тийм ээ? Өөрөөр хэлбэл та одоо өөрийн хүүхэд, за таны одоо нэгдүгээр ангийн хүүхэд байна гэж бодъё. За таны нэгдүгээр ангийн хүүхэд одоо аяг шангаа угаадаг байж болно. Төлөөм одоо оруулдаг байж болно. Тийм ээ? Гэр мөрөнийг хаяа цэвэрлждэг байж болно. Тэгээ та энийг нь харахлаар миний нэгдүгээр ангийн хүүхэд теста нэр гөөмө мундаг гавьяа байгуулж ийн гөөмө их юм хийж яана гэж та харахгүй шүү дээ. Та ерөөсөө дэндээс юу гэж харах вэ гэвэл таны хүүхдийн тэр хийж байгаа нэгдүгээр ангийн хүүхдийн хийж байгаа хичнээн агуу их том амжилтан ч гэсэн яг үнэндээ танд таны амьдралд ямар ч нөлөө үзүүлэх. Та харин ч хүүхдээ өхөөрдөж харна тийм оо миний хүүхд овоо штэ нэг овоо нэг аяг шангаа угаадаг болсон. Овоо нэг гэрээ цэвэрлдэг. Хаяа нэг ороотой дэрхэд бас нэг халтайсан амт мутач гэсэн хоол хийцэн байдаг. Гараа гэрээ төмөрчихгүй шиг нэг байж яддаг ч гэдэм юм уу тийм ээ. Өөрөөр хэлбэл тэр 5-6 настай хүүхдийн хийж байгаа ямар ч том ажил нь таны хувьд яг үнэндээ том биш байхгүй юу? Тэгвэл бурхны хувьд яг л бидний тэр энэ ертөнцид хийж байгаа хамгийн том ажил яг л ингэж харагддаг гэсэн үг. Харин та тэр хүүхдийн нэгдүгээр тэр 5-6 настай хүүхдээс юу харах вэ гэвэл миний хүүхэд яг үнэндээ ямар зантай хүн болж байна. Тийм ээ? Намайг харахлаараа айгүй мундаг зөв байх гад намайг эзгүүд айгүй бүтэхгүй юм хийгээд байдаг хүүхдэн биш үсттэй. Тийм ээ? Би бол одоо ингээл жоохон байхад тэр өдөржингөө тэр гэр орныг буулгаал ерөөсө гэр орн нохоо үр тэгэл байж байгаа л ээж аав ажилласаа ирэх цаг болохоор л зүгээр л ерөөсө тоос манруулаад гэрээ шүүрдээ адил те ээж аавыг орж ирэхдээ нөгөө нэг гэрийчсэн зүгээр л ил байгаа хоц сондөр нэг овоолт юмнууд бошгон шиг ингээ орн морны доогуур шидээд нөгөө юу руу нөгөө хоцны шкаф руу чихээд л ингээд ээж аваарыг орж ирэхдээ гэрийг нэг цэмцгэр харагдуулах гээд байгаа шүү дээ. Би юм алж исэн байна гэж магтуулах гал. Яг үнэндээ бол би өдөржингөө тэр гэрийг буулгасан байхгүй. Тийм ээ? Тэгэхээр яг тийм байна уу? Яг жинхнээсээ энэ хүүхэд ингээ гэр орноо айгүй цэвэрч байна уу? Айгүй зөв байна уу гэдгийг л таны хувьд чухал шүү дээ. Би өөрийгөө ээж авдаа хин гэж харуулах гээд байгааг нь юм уу? Миний одоо гэрээ шүрж гин үү? Мах өсгөлж гин үү? Тэ төлөө мод оруулж гин үү? Тэр нь одоо миний эцэг гэх юм тийм амар одоо бүх амьдралд нөлөөлөх чухал нөлөө ерөөсөө байхгүй. 5-6 настай хүүхдээ ямар одоо тийм нөлөө байдгийг. 5-6 настай хүүхд юу ч хийгээд таны амьдрал яг үнэндээ амар том нөлөө ач тус үзүүлж чадахгүй байхгүй юу? Харин та 5-6 настай хүүхдээс юу харах вэ? Миний хүүхэд үннийг хэлдэггүй. Тэ зөв шудраг байдаггүй. Тийм ээ? Намайг харахлаараа нэг өөр байгаад намайг эзгүүд өөр байна уу? Өөрөөр хэлбэл танд 5-6 настай хүүхдээс юу хамгийн чухал вэ гэвэл энэ хүүхэд яг үнэндээ ямар хүн болж байна гэдэг нь л таны хувьд хамгийн чухал. Хийж байгаа зүйл нь биш. Тэгвэл та бидний амьдрал бурханд яг ингэж харагддаг гэсэн үг. Тийм ээ? Миний энэ ертөнцийн олж байгаа амжилт, миний энэ ертөнцийн одоо хэн байгаа, айгүй мундаг дарга болж болно, ерөнхий сайдч болж болно, тэ амар баян хүнч болж болно, амар мундаг одоо нэр алдартай хүн болж би болно. Гэхдээ миний тэр бүхэн бурхны хувьд л хүүхдийн тоглоом төдий юм. Бурхан надаас намайг харахтаа юг хардаг бол ганц зэрэг яг үнэндээ хэн байна. Тэ? Ганц зэрэг яг үнэндээ хэн гэдэг хүн байна. Яг ямар хүн байна вэ? Тэ? Хүнтэй
эвтэй байж чаддаг юм уу? Хүнийг ойлгож чаддаг юм уу? Хүнийг уучлж чаддаг юм уу? Хүнийг өнгөрөөж чаддаг юм уу? Амьдралын хүнд бэрхийг энэ ганцрог үүрч чадах уу? Тийм ээ? Ганцрогт би том ажил хариуцуулбал чин үнэн зүрхнээсээ хийж чадах уу? Тийм ээ? Зүгээр л миний нүдийг хуурдаг хүн үү? Тэ? Өдөржингөө гэрээ булгачаад ороо намайг ирэхүүд л гэрээ цэвэрлдэг хүн юм уу? Тэ? 7 хоногийн туршид холион бантайг хотгочаад бүтэнсээ өдөр сүмдэр амар сүнслэг хүн зогсож идэг хүн юм уу? Тийм ээ? Бурхан үүнийг л хардаг. Тэгэхээр бурханы хувьд бидний хэн байгаад юу хийж байгаагаас илүү, ямар амжилт олоод, ямар гайхамшигыг бүтээгээд байгаагаас илүү бурханы хувьд миний зан төрх хувь хүний чанар хамгийн чухал байдаг гэсэн үг. Тэгэхээр бурхан миний өдөр тутмын амьдралаар, миний хувь тавилангаар дамжуулаад бурхан намайг яг өөрийн хүссэн хүн болгохыг л хүсдэг. Тийм ээ? Та өөрийн хүүхдийг хүмүүжүүлнэ штэ. За одоо ингэ тийм ээ? Таны хүүхэд одоо мөнгөнд айгүй өрлгөн хүүхэд болоод өсөд байна гэж бодъё. Тийм ээ? Ерөөсөө тэр одоо ингээд эцэг их нь ингээд нэг 5 төгрөг өгнө ерөөсөө гараад тэр дорн замбраагүй үрнэ хэрэгтэй хэрэггүй юм аваад өгсөн хуц хунрыг нь ерөөсөө арчлахгүй энэ тэнгээр тараагаа шийд чинь шин гутал аваад өгнө энэ тэнд хайчаад гээчээд хүрээд ирнэ. За таны хүүхэд ингээд байвал та яах вэ? Та яах вэ гэвэл тэр хүүхдэд гачигдлыг өгнө. За энэ хүүхэд энэнд ингэж хамаагүй мөнгө өгөхгүй, энэнд ингэж хамаагүй хувц сонор авч өгөхгүй. Энэ хүүхэд өнөөдөр байгаа зүйлээ хайрлаж чадахгүй байна. Тийм ээ? Тэгээд одоо нөгөө хүүхдэд одоо нөгөө ээж аав ийм авч мөнгө энийг авч өгөхгүй минийхөө. Бага хувцаа гамтаа эдэлж сурнаа. Тэ? Тэр хүсээд байгаа хэдэн зуун долларын үнэтэй тэр гутлыг авч өгөхгүй болохгүй. Минийхөө бага гутлаа өмс. Нэ? Бага зүйлээ арчилж сур. Тэгвэл бурхан та биднэрт яг ингэж ханддаг гэсэн үг. Тийм ээ? Та өөрийн хүүхдэд ямар зан чанарыг бүрдүүлмээр байна? Яг тэрний өсрөх нөхцөл байдлыг өгдөг. Тийм ээ? Та хүүхдээ ажилсаг болгоё гэвэл яах вэ? Та ажилсаг болгоё гэвэл та их л ажил өгөөд байдаг. Тэгэл хүүхд чинь ажилсаг болно. Та хүүхдээ айгүй зоригтой хүн болгоё гэвэл яах вэ? Тийм ээ? Давж туулах хүнд хэцүүг өгнө. Тэгээд тэр хүүхд чинь зүтгэсээр байгаад нэг өдөр зоригтой болно. Тийм ээ? Та хүүхдээ төвчээртэй болгоё гэвэл яах вэ? Төвчээрийг нь барсан нөхцөл байдлыг аваачиж өгнө. Тийм ээ? Олон хүмүүс ингэж хардаг. За ер нь ингээ хүүхдээ миний хүүхд нэг жоохон нялцгардуул болоод байна. Ингэж жагаад энэ хүүхдийг цэрэгт явуулнаа. Яах гэж байгаа юм? Айгүй хүнд нөхцөл байдлын дунд аваачиж тавьжээж нөгөө хүүхд чинь тэндээс нэг эр хүн шиг эр хүн болж буцаж ирнэ шүү дээ. Олон хүний дунд орно, зодуулна, дээрхүүлнэ, дэглүүлнэ. Тэгээд нөгөө олон хүнтэй харилцаж сурдаг. Тэ? Өлсгөлөн явж сурдаг. Хэцүү хүйтэн юмыг даавч сурдаг. Тэ? Өөрөөр хэлбэл бэрхшээлэл хүнд зан чанарыг суулгадаг. Тэгвэл бурхан та бидний зан чанарыг бүрдүүлэхийн тулд таны амьдралд тааралдаж байгаа бэрхшээл болгоныг бурхан зөвшөөрдөг гэсэн. Таны амьдралд өнөөдөр гачигдал байгаа бол эн чинь юу гэсэн үг вэ гэвэл бурхан таныг хамгийн түрүүнд өнөөдөр байгаа зүйлстэй талархаж өнөөдөр бурхан танд өгсөн зүйлсийг зөв сайн эдэлж хэрэглэж ариг гамтай байхыг суралцахыг л хүсэж байна гэсэн үг. Өнөөдөр бурхан таны амьдралд хүнд хэцүү ачаа авчирч тавьж байгаа бол энэ чинь үгсэн бол бурхан таныг хүчтэй, зоригтой, төвчээртэй хүн болгох гэж байна л гэсэн үг. Тийм ээ? Бурхан таны өмнө өнөөдөр олон янзын сорилт авчирч тавьжээвэл бурхан таныг зөв сонголт хийдэг. Тийм ээ? Тэр хэцүү нөхцөл байдал дотроос хамгийн зөв сонголт хийх тэр чадварыг өгөхийг хичээж байна л гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг үнэндээ бурхан энэ ертөнцид танд надад
оноосон энэ амьдрал хувь тавилангийн гол зорилго нь юу вэ гэвэл энэ бүхний эцэст намайг таныг Бурхан өөрийн хүссэн нэг эр хүн шиг эр хүн болохыг л хүснэ. Би өнөөдөр өөрийнхөө хүүхд манай хүүхд одоо 11-р анги байна. Тэ 17 настай. Я манай хүү зөндөө юм ярина л да. Одоо ингээ би мундаг сургуульд орно гэнэ. За. Би одоо бизнес хийгээд айгүй гоё мөнгөтэй болно. Тэ би танд ийм авч өгнө гэдэргээл зөндөө юм ярина тийм ээ. Тийм үү. Миний хүү сайн байна. Үнэхээр тэр нь одоо зарим нь бүтэж магадгүй, зарим нь бүтэхгүй ч байж магадгүй. Гэхдээ би бол ерөөсө тэр манай хүүхэд толгой иргэн амжилтанд хүрээд амар баян тарган садгалан болоод эсвэл айгүй мундаг амжилттай болоод одоо Америкийн ерөнхийлөгч боллоо ч гэсэн яг үнэндээ тэр нь надад хамгийн чухал биш. Надад юу хамгийн чухал гэвэл миний хүү ер нь ямар хүн байна гэдэг нь л надад хамгийн чухал. Тийм ээ? Миний хүү нэг жоохон өөрөөсөө дор хүнийг харахлаараа дээрлэхдэг хүн болцсон байвал миний сэтгэл гонсойно. Өөрөөсөө дээгүүр хүн харахлаараа долгоноод тал засаад өөрөөхөө байж чадахгүй байвал миний зүрх гонсойно. Тийм ээ? Миний хүү өнөөдөр нэг амьдралд нэг асуудал тулгархлаар сэтгэлээр унаад, гансраад, уйлаад, гоншихондог хүн болцсон байвал би хүүхдээ хараад яана миний хүү тэ ийм баймаргүй байна гэж би бодно. Харин эсрэгээр миний хүү хүнийг ойлгодог, амьдралын ямар ч асуудал тулгарсан тэр дундуур инээмсэглээд туулж чаддаг, зоригтой, төвчээртэй, ухаантай. Тийм ээ? Бусд хүнийг хайрладаг хүн болохыг л би хүснэ. Тэг миний хүүхдийн энэ ертөнцид олох амжилт, тэр хураах мөнгө төгрөг, тэр нь надад хамгийн нэгдүгüрт биш. Энэ бүхний эцэст яг үнэндээ миний хүн шиг хүн болоосаа гэдгийг би хүснэ. Тэгвэл Бурхан та биднээс яг үнийг л хүсдэг гэсэн үг. Тийм учраас энэ амьдрал бол Бурханы үднээс сорилт юм аа. Тийм ээ? Бурхан та бидний амьдралд бэрхшээлүүдийг зөвшөөрдөг. Тэр та өнөөдөр өөрийнхөө амьдралд тохиолдож байгаа бэрхшээл асуудлуудыг харахтаа та юу гэж харах ёстой гэхээр Бурхан яг энэний эсрэг зан чанарыг л надад бүрдүүлэхийг хүсэж байгаа юм байна. Таны амьдралд өнөөдөр гачигдлаг өгсөн бол юу гэсэн үг вэ? Та өнөөдөр байгаадаа талархдаг, өнөөдөр Бурханы танд өгсөн бүхнийг хамгийн зөв сайнаар хэрэгэлдэг. Үрлэгэн биш, тийм ээ? Өнгөцхөн худлаа хоосон ганган биш. Дэмий хоосон зүйлд мөнгө үрдэггүй. Тийм ээ? Зугаа цэнгэнээр цагийг бардаггүй. Яг тэр чухал зүйлстэй зориулдаг болохыг л Бурхан хүсэж байгаа юм байна л гэж бид нар харах хэрэгтэй. Тийм ээ? Тэгэхээр одоо энэ дээр хэлж байна юм аа. Авраамыг Бурхан сорьсон, Яаковыг сорьсон, тийм ээ? Даниэл, Дэвид хэд удаа Бурханы шалгуурд тунсан. За одоо минь хамгийн энгийн жишээ хэлье. За бид нар бүгдээрээ Дэвидийн түүхийг мэдчихэж байгаа. За одоо ингээд Дэвид одоо Голиаттай байлддаг. За тэгээд Дэвид Голиат хоёрын байлдаан бол ерөөсөө одоо ингээд ер нь одоо Библийн хамгийн алдартай түүхүүдийн нэг. Одоо энэ бол бүр англи хэлэнд одоо хиллэг болоод орцсон. Одоо Дэвид Голиат хоёр шиг хүн одоо өөрөө барахын аргагүй бүр үнэхээр хүчтэн зүргүүд тулаанд орж байгааг дандаа Дэвид Голиат гэсэн энэ зүрлэлээр зүүрлдэг болцсон ийм түүх. За. Түүх нь яаж юм гэхэлэр за одоо Израильчууд Палестинчууд хоёр байлдах гээд ингээ өөдөөсөө хараад ингээд хоёр талаасаа зэрэгэ бэлтчихэд ингээ байлдах гээд ингээ байгаад байсан. Тэгэхээр одоо Палестинчууд яасан гэхэлэр Голиат гэдэг амар том биетэй амьгүй мундаг том баатрыг гаргаж ирээд тэгээд одоо хэлдэг байхгүй. За ингээ хоорондоо ингээ хэдэн мянган хүн би нэг алжахын оронд манайхын талаасаа нэг баатраа гаргачих, танах нэгийг гаргачих. Тэгээд хоорондоо үзээд хин нь ялнав. Тэгээд тэрний харн болъё. Хэрвээ танаахан ялах юм бол бид нар одоо та нар руу дайрахаа болов буцлаа. Тэр баатраа гаргачих гээд. Тэгээ баатраа гаргачих гэхэлэр нөгөө Израильчууд нь болохоор тэр Голиат нь хэтэрхий том тэ бүр үнэхээр том тийм хүчрэхэг баатар учраас одоо юу гэдгийг тийм ээ одоо энэ сагсанд одоо NBA тоглож байгаа Шакил О'Нил ч одоо үнэхээр том биетэй айгүй хүчрэхэг сагсчин байлаа шүү дээ. Одоо ч гэсэн тийм л дээ.
Тэгээ одоо 2 м 25 см өндөртэй хэдэн 100 хэдэн килограммын жинтэй тийм ээ. Тэгээ үнэхээр одоо тэрний дэргэд одоо 2 м 25 см хүний хажууд нэг Монгол хүний дундаж өндөр байна. 1,70 хэд л үстэй. Тэ? 2,25 та хүн өдөр 1,75 та хүн гэдэг чинь юу юм одоо баг 50 см намхан бидтэй. Тэгээд нэг 1,75 өндөртэй хүн чинь нэг 70 хэдэн килограмм л нэг байгаа үстэй. Тэгэхээр 70 хэдэн килограммтай хүн одоо 150 60 килограммтай 2 м 25 та тэгээд тийм одоо мэрэгжлийн том баатар хүнтэй чи одоо яаж байлдах юм? Тэгээ бүгдээрээ л яг тэрийг хараад айж байгаа шүү дээ. Оо би барахгүй, бид нар барахгүй гэдэг. Тэгээ ингээ өдөр болгон гарч ирээд тэгээ нэг Голиат нүгсэн та нарын бурхан бид танаа бурхан гэж юу гэдгийг. Та нар үнэхээр байдсан бол гаргаад ир. Та нарыг алаад өгье гэдэг ингээд байдаг. Тэгсэн чинь Дэвид одоо жоохон хүүхэд, хончин хүүхэд тэр байлдаан дээр бас ах нарыгаа эргэж ирчээд тэгээд нөгөө талд орилоод байгаа Голиатыг хараад Дэвид уурладаг байна. Юу гэж ууралж чинь гэхэлэр энэ мүү юу гэдэг аа? Тэ? Энэ мүү манай бурхныг дормжилдаг хинбэ? Тэ? Та нар яагаад энүүнийг ингээд давраацсан? Энэ нь ингээд өдөр болгон гарч ирч чаа бурхныг дормжлоод байгаад байд. Би энийг гарч ална гэд. Тэ? Тэгээд гараад тэгээд одоо ерөөсөө Дэвид ерөөсөө л дүүгрийн чулуугаар дүүгрэн чулуу хийж эргүүлээл нөгөө Голиатын дүүгрийн чулуугаар онж цохиж унгаачаад очиод толгойг нь тавьчаад алцдаг. Тэгээ одоо энийг бол бид нар ингээд хөндлөнгөө сунчихлаараа паах Дэвид өстө ямар амар бурханд итгэлтэй хүн бэ? Энэ ямар амар одоо ингээд үнэхээр тийм бид Дэвид чиг бурханд итгэлтэй болмоор байна гэж бид нар боддог. Яг үнэндээ бол Дэвидэд тэр итгэл нь хаанаас ирсэн бэ гэвэл одоо Дэвид өмнө нь хэлж байгаа. Би хоноо хариулаад явж хахад миний хон руу чон, бар одоо ингээл баагаа ийм ингээд зэрлэг араатнууд зөндөө дайрдаг. Тэгэд би бол тэднийг ерөөсөд ном алдаг байсан гэж байгаа байхгүй. Тэгээд яг бол бурхан надад туслаад тэгэхээр нөгөө нэг Дэвидийн хончин байсан амьдралаас Дэвид бурхантай хамт одоо амьдрсан амьдралаас юу суралцсан гэхэлэр тэр бар байна уу, арслан байна уу, тэр баавга байна уу, чхон байна уу, тэр надаас хичнээн хүчрэхэг амтан байлаач гэсэн бурхан надтай байхад тэрмүү амтан бол юу ч биш юм байл. Тийм ээ? Одоо бурханы туслалцаатаагаар тэр олон одоо бар чхон, арслан тэр том амттыг Дэвид зүгээр л чөлөөтэй алцдаг байсан байхгүй. Тэгээ хоноо хамгаалж чаддаг байсан. Тэгэнгүүт тийм амьдралын туршлага дээр яваад ирсэн хүний нүдэнд тэр 2 м 25 см өндөр хүн бол юу ч биш байхгүй юу? 2 м 25 см өндөртэй 200 кг хүн байлаа ч гэсэн баавганы тэнхээ тэр хүнд байхгүй шүү дээ. Арслангийн тулдах чадвар тэр хүнд байхгүй шүү дээ. Тэгэхээр Дэвидийн нүдэнд бол тэр Голиат юу ч биш харагдаж байгаа байхгүй. Юу вэ? Би арслан бар тийм ээ. Бурхан миний гар зөвшөөрчдөг байсан. Би наадах зүгээр алцна. Асуудал байхгүй. Тэгээд гараад алдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ Голиат болвол Дэвидийн өмнө авчирч тавьсан нэг сорилт байгаа байхгүй бурхан. За би чамайг одоо ингээд зөндөө сургаад авчихсан. За миний хүү өнөөдөр итгэл чинь хаа байна? Тэ? Түүнийг л Дэвидээс харсан гэсэн үг. Тэгэхээр та бидний өдөр тутмын амьдралаар дамжуулан бурхан биднэрт тодорхой зан чанарыг суулгаж байна. Энэ зан чанарыг хэр зэрэг эзэмшиж байна? Энэ зан чанарыг би өөртөө хэр зэрэг эзэмшүүлж байгаа маань бурхан миний амьдралын өмнө авчирч тавих сорилтуудаар дамжуулан ил болж бас сорилтоор дамжин хөгжин төлөвшдөг бөгөөд амьдрал тэр чигээрээ сорилт юм аа. Бурхан таныг байнга сорин шалгаж байдаг. Хүмүүст асуудал бэрхшээл, амжилт ололтонд, хямрал зөрчил, өвчин шаналл, урам хугаралт болон тэр бүхэл цаг агаарт хүртэл таныг хэрхэн хандаж харьцаж байгааг бурхан тасралтгүй харж байдаг. Тэрээр мөн таны бусдад хаалга нээж өгөх, газар унсан хогийг авах болон худалдагч, зөөгч нарт хэр ээлдэг байгаа зэрэг хамгийн энгийн үйлдэлүүдийг таньж харж байдаг. Тийм ээ?
Өөрөөр хэлбэл бурхан надтай 24 цаг хамт байдаг. Тийм ээ. Миний хүмүүсийн нүдний өмнө намайг хэрхэн үлдэж байгаа нь бурханд сонирн биш. Яг үнэндээ миний зүрх сэтгэлийг л хардаг. Би одоо хүний нүдээр харуул айгүй сайхан ааштай, ээлдэг, тийм хүн байж харагдаж чадна шүү дээ. Хүн болгон л тэгж л одоо тийм л байдлаар амьдардаг. Гэхдээ яг үнэндээ миний зүрх сэтгэлд би хүнд инээмсэглэж байхдаа би дотроо тэр хүн дургу хүрж ээж болно. Би найзтайгаа уулзаад сайхан үг сольж явахдаа би дотроо атаарах чийж болно. Тийм ээ? Тэр бүгдийг л бурхан хардаг. Хэрвээ тэгээд тэдгээр зүйлс миний зүрхэнд байх аваас бурхан тэр бүгдийг алга болгохын тулд тэр бүгдийг надаас зайлуулахын тулд миний амьдралыг хувь тавиланг бурханд тодорхойлж өмнө авчирч тавьж байдаг гэсэн үг. Тийм ээ? Бурхан таны бусдад хаалга нээж өгөх, газар унсан хогийг авах болон худалдагч зөөгс нарт хэр ийдэг байгаа зэрэг хамгийн энгийн үйлдэлүүдийг таньж харж байдаг. Яагаад вэ? Хүний зан чанар бол хамгийн жоохон үйлдэлүүдээр л жинхнээсээ харагддаг. Тийм ээ? Тийм үг байдаг. Танд ямар ч хэрэггүй, танд ямар ч ашиггүй хүнтэй хэрхэн харилцаж байгаагаас чинь л таны жинхэнэ зан чанарыг харуулдаг. Хүн өөртөө хэрэгтэй, ашигтай хүнтэй бол дандаа сайхан харилцдаг. Асуулт байх. Ерөөсөө юу байхгүй. Проблем байхгүй. Бид нар бүгдээрээ л өөртөө ашигтай, өөрөөсөө дээгүүр, эрх мэдэлтэй хүмүүстэй ийдэг сайхан харилцсан, тийм ээ? Одоо соёлтой хүндэлж харилцсан. Харин яг үнэндээ танд ямар ч ашиггүй гудамжны гуйлгачсан эсвэл зүгээр л таны одоо өмнө нэг хаалга нээгээд өгдөг хүн одоо гудамж цэвэрлэгч хүн энэ хүмүүст хэрхэн хандаж байгаа тань л яг үнэндээ таны миний жинхэнэ зан чанарыг харуулдаг. Тийм учраас бурхан биднийг үргэлж харж байдаг. Тэгээд тэр хараад бурхан намайг яг үнэндээ миний зан чанар хаана яв? Яг үнэндээ би хаана явааг хардаг. Тэгээд тэр бүхтээр дамжуулж миний зан чанарыг таньж мэдээд тэгээд дараачийн бүх зүйлсүүдээр тэр сорилтоор тэр одоо асуудлуудаар дамжуулж миний зан чанарыг өөрчлөн төлөвшүүлдэг. Та хэрв тийм ээ одоо ингээ өөрөөсөө дор хүмүүс дэрлэгдэг, дээрэнгүү ханддаг бол таныг тэр хүмүүсийн төвшөнд авчирч тавина. Тэгж байж та тэр хүмүүстэй ийдэг зөөлөн харилцдаг бол. Манай нэг найз нэг удаа хамт ресторанд ороод хоол идсэн чинь тэр үйлчлэгчд нь амар өндөр тип өгөхгүй юу? Гарын мөнгө нь айгүй өндөр мөнгө өгчлөө. Тэгсэн чинь ингээд би харж байгаад ингээд чи наа чинь ингээд ер нь бол нэг одоо Америкт бол дунджаар 15-аас нэг 25% л өгдөө штэ гэсэн чинь. Гүйгөө. Манай дүү айгүй олон жил ийм ресторанд үйлчлэгч хийсэн. Тийм үнэхээр одоо тэр ресторанд ямар хүн түвчээр ажиллаж, яас их ажиллаж ийж хэдэн төгрөг олдгийг би мэднэ. Тийм учраас би энэ хүнд одоо нэг өдөр ч гэсэн нэг удаа ахиухан тип өгж байгаа гэж хэлсэн. Тийм ээ. Тэгэхээр та үйлчлэгчтэй хэрхэн харилцах вэ? Тийм ээ. Та гудамж цэвэрлж байгаа хүнтэй хэрхэн харилцах вэ? Та тэр сул дорой хүнтэй хэрхэн харилцах вэ? Энэ тань л таны зан чанарыг харуулж байдаг. Энэ бүгд чинь л танд энэ бүгдээс тань бурхан таныг хэн болж байна гэдгийг тань хардаг гэсэн. Тийм ээ? Бурхан танд ямар сорилтууд өгөхийг бид мэдэхгүй хэдий ч Библиэс үндэслэн заримыг нь урдчлан таамаглах боломжтой юм а. Та том өөрчлөлтүүд, тийм ээ? Бурханы танд авчирж өгөх сорилт бол таны амьдралд гарах том өөрчлөлтүүдээр дамжуулж өгнө. За одоо шагаа бол нэг том сорилтын дундуур явж байгаа тий. Монголоос гараад өөр оронд ирчихсэн. Одоо тэр өөр оронд дасан зохицох гээд. За энэ бол бурхан чиний амьдралд авчирч тавьж байгаа нэг том сорилт. Энэ асуудлууд, энэ танихгүй оронд төлөвшөх, амьдрах, энэ арга замаа хэрхэн олж байгаад чинь чиний зан чанарыг нэгдүгээр бурханы өмнө авчирч тавина. Энэ хүндийг туулж байгаа чинь бас чиний зан чанарыг, чиний амьдралыг харах хараа, аливаад хандах хандлагыг чинь бас өөрчилдөг гэсэн үг.
Тийм учраас энэ том өөрчлөлтүүдээр дамжуулж Бурхан биднийг амьдралыг бас биднийг хувь хүний хувьд өөрчилдөг. За дахиад өөрчил биелэхгүй байгаа амлалтууд. Тийм ээ. За Библиэлд одоо ингэ зөндөө юм амласан байгаа. Мөнгө төгрөгч амлсан байгаа. Тийм ээ. Библиэлд бүр ингэж хэлсэн байгаа. Миний хүмүүс бусдаас зээлэхгүй. Харин бусдад зээлүүлнэ гэж хэлсэн. За өнөөдөр Бурханы хүмүүс бид нар ер нь хідэн хүнд зээлүүлж байгаа вэ? Хідэн ер нь хүнээс зээлээд байгаа вэ? Тэ? За хүнээс зээлдэг юм ахад Америкт байгаа бид нар бол одоо ер нь кредит картн дээр нэлээд өртөл тууж байгаа шүү дээ. За тэгвэл энэ одоо Бурханы амлалт хайчичаад байна. Тэ? Бурхан намайг одоо надад юу гэж хэлсэн те ганцэргөө чи хүнээс зээлэхгүй чи бусдад зээлүүлнэ гэж хэлсэн. Тэгсэн тэр амлалт нь биелдэхгүй. Тэгэхээр энэгээр дамжуулж Бурхан намайг сорьдог. Миний зан чанарыг илчилдэг. Миний зан чанарыг өөрчилдөг гэсэн. Бурхан тэр амлсан амлалтаа өнөөдөр миний амьдралд биелүүлэхгүй шүү дээ. Энэ биелэхгүй байгаа амлалт чинь өөрөө миний зан чанарыг төлөвшүүлэх. Одоо сорилт гэдэг үгийг өөрөөр хэрэглэх юм бол тамирчин хүний сорилт гэж юу хэлдэг? Тийм ээ? Тэмцээний өмнө бэлтгэж байгаа тэр бэлтгэлүүдийг л бас сорилт гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр энэ биелэхгүй байгаа амлалтуудаар дамжуулж Бурхан бас бидний зан төлөвийг төлөвшүүлдэг гэсэн үг. Бурхан таны өмнө шийдэгдэхгүй асуудлууд авчирч тавина. За энэ өстө учир нь олдохгүй, энийг барахгүй, энийг би бүр яагаад ч чадахгүй. Энэ бол надаас агдсан юм байна гэдэг асуудлуудыг авчирч тавина. Хариулагдахгүй байгаа залбирлуудаар. Тийм ээ? Та одоо Бурханд хэр зэрэг их залбирч байгаа. Тэр залбиралт чинь хариулт ирэхгүй, хариулж өгдөггүй залбирлууд он удаан жил дамжин олон жил залбирсаар байгаа залбирлууд байгаа. Тэгвэл Бурхан энийг чинь сонсохгүй байгаа гэсэн үг. Энэ залбирлуудаар чинь дамжуулж Бурхан таныг өсгөж, өөрчилж, төлөвшүүлж байгаа гэсэн. Энэ залбирлуудаар дамжуулж Бурхан таны зүрх сэтгэлийг сорж ил гаргаж байгаа гэсэн. Шудраг бус шүүмжлэл тэр бүхэл утга учиргүй мэт эмгэнэлт явдлуудаар дамжуулан соригдох болно. Таны амьдралд үнэхээр учрыг нь ч олохгүй яагаад ийм болж байгаа гэж та учрлыг олж тайлбарлаж чадахгүй тийм хүнд хэцүү зүйлс тийм ээ гамшигч таны амьдралд тохиолдох болно. Эмгэнэлт явдалч тохиолдно. Би өөрийн амьдралаас Бурхан асуудлуудаар дамжуулж миний итгэлийг эд хөрөнгөөр дамжуулан намайг юунд найдадгийг хүмүүсээр дамжуулан намайг хайрлаж чадчихгүй эсхийг сордог гэдгийг ажигласан юм а. За Рик Уоррен пастор юу гэж хэлж байгаа гэхээр Бурхан миний амьдралд асуудал авчирч тавьчихад тэр асуудлуудаар дамжуулж миний яг үнэндээ өөрт нь хэр итгэдгийг сорж хардаг гэж. Тийм ээ? Таны амьдрал өнөөдөр шийдэгдэшгүй тулгарсан байгаа асуудал яг үнэндээ таны итгэлийг сордог. Тийм ээ? Эд хөрөнгөөр дамжуулж намайг юунд найдадгийг. Тийм ээ? За та мөнгөгүй болчвол би одоо өмнө ярьсан тийм ээ? Мөнгө Бурхан биш, мөнгө үнэндээ миний сэтгэл санааны байдлыг олонтоо тодорхойлдгийг би харсан. Тийм ээ? Мөнгөтэй байвал миний сэтгэл амар тайван, баяр хөөртэй. Мөнгөгүй болохын цагт би гунигтай, би сэтгэл санаагаар ундаг. Тийм ээ? Энэ маань юуг харуулад байна гэхлээр яг үнэндээ миний итгэл найдвар юун дээр түшиглээд байгааг л харуулж байгаа. Тийм ээ? Хэрвээ би Бурханд миний итгэл найдвар Бурхан дээр л байдаг юм бол мөнгөтэй ч байсан мөнгөгүйч байгаа нь миний амьдралын баяр хөөрд нөлөөлөх ёсгүй. Тэгвэл эд хөрөнгөөр дамжуулан Бурхан намайг юунд найдадгийг сорж надад харуулдаг. Хүмүүсээр дамжуулан намайг хайрлаж чадчихгүй эсхийг сордог гэдгийг ажигласан юм а гэж. Таны амьдралд ааш муутай хүн таарнаа, хорон хүн таарнаа, таныг хорлох гэсэн хүн ч таарнаа, тантай шудраг бус харилцах хүн ч таарна. Тийм ээ? Үнэхээр ядаргаатай хүн ч таарна. Тэр болгоныг Бурхан мэдэхгүй учраас таны амьдрал тохиолдоод байгаа юм биш. Тэр хүннийг бүрээр дамжуулан Бурхан юу хардаг бол ганцэргөө чи үнэндээ энэ хүмүүсийг хайрлж чадж гин үү? Тийм ээ?
Чи зүгээр л өөртөө сайн хүмүүстэй л сайн, өөртөө муу хүмүүсээс зугтагаад л те дургуцаад л хэрэлдээд л маргалдаад л зөрчилдөөд л яваад байна уу гэдгийг маань л хардаг. Тийм ээ. Амьдралдаа бурхны оршихуйг мэдрэхгүй болох үедээ та хэрхэх вэ гэдэг нь маш чухал сорилт байдаг. Заримдаа бурхан зориудаар биднээс холдох үед бид түүний оршихуйг мэдрэхээ болдог. Хизкай хэмээх хаан яг ийм сорилтыг туулсан байдаг. Библиэд Шастрын дэд номын 32-ын 31-д Хизкайгийн яг үнэн зүрх сэтгэлийг мэдхийн тулд сорин бурхан түүнээс холдсон гэсэн байдаг. Хизкай хаан бурхантай ойр харилцаатай байсан хэдий ч түүний амьдралын хамгийнэгзэгтэй мөчөд бурхан түүний шудраг, түүний жинхэнэ зан чанарыг шалгаж, сул талыг нь ил гаргаж, илүү хариуцлагатай зүйл бэлтгэхийн тулд түүнийг сорж ганцаарнгийн орхисон байдаг. За, хүний хүнтэй харилцах янз бүрийн үе шат тулдаг. Яг түүнтэй ижилхэн. Хүний бурхантай харилцах янз бүрийн үе шатыг тулдаг. Зарим үед одоо би үнэхээр ингээд бурхны оршихуйг байнга мэдэрдэг. Бурхан надтай хамт байгааг мэддэг. Бурхан миний бүр өчүүхэн хэрэгцээ болгоныг хангаж өгч байгааг би хардаг. Тэгээ үнэхээр би одоо ингээд яг би үнэхээр яг нэг би бурхны гарын алган дээр бурхан намайг эрхлүүлээд авч явж байгаа юм шиг тэгж мэдрэх өдрүүд байна. Урт хугацааны туршид. Тийм ээ? Яг тийм өдрүүд байна. Зарим үед үнэхээр бурхан надтай огт байхгүй байгаа юм шиг. Залбираад чиг, Библи уншаад чиг ингээд би ерөөсө бурхан хаана байна вэ? Та ер нь байгаа мó, байхгүй мó? Би ер нь шал худлаа юмд итгээд байгаа мó гэж залбирсан өдөрч надад байгаа. Тийм ээ? Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэж юм гэхэлэр хэрв та бурхан одоо ингээд та хүүхдтэйгээ ингээд өдөр болгон хамт байгаа л байвал таны хүүхд нэг янзаар байгаа л. Таны хамгийн гол одоо ингээд хүүхд чинь ингээд таны хажууд айгүй жаргалтай, инээсэн, зөв юм хийсэн, аяг тавгаа угаасан, цагтаа унтсан, гэрийн даалгавар хийсэн айгүй мундаг үлгэршийн хүүхд байгаад байж болно шүү дээ. Та яг үнэндээ таны хүүхэд яг энэ бүх зүйл нь жигнэсээ миний хүүхдийн зан чанар болж юугүй гэдгийг мэдээ гэвэл хүүхдээ нэг хэсэг ганцаарнгийн орхиод үзэхдээ яг таны хүүхэд жинхэнэ ямар хүүхэд байгааг та таньж мэднэ. Таныг байхгүй үед яг тэр унтдаг цагтаа унтдаг юм уу? Яг таныг байхгүй үед тэр гэрийн даалгавраа хийдэг юм уу? Тийм ээ? Таныг байхгүй үед одоо тамхи татж гин үү? Тийм ээ? Бид нар бол одоо эрэгтэй хүүхдүүд бол ээжээ байхгүй азны юм гэж байгаа л тэгэл нэг нэдэ цуглаад ерөөсөө өдөр шөнөгүй хөзөрдөөд бид нар бол шуун фабрикт амьдарчээс явж өндөг хулгайлаад бүр ерөөсөө холио мандаг нь утгаж ирсэн. Тийм ээ? Ээж аавын дэрэг тэзэж тэм зүйл хийхгүй шүү дээ. Ээж аав байхгүй байхлаар тийм зүйлсүүдийг хийдэг. Тэгэхээр эцэг их хүүхдээсээ хол байхад энэ хүүхэд яг үнэндээ ямар хүн байна гэдгийг тод хардаг шиг бурхан бас яг тэгдэг гэсэн үг. Тэгэхээр та бидний өдөр болгон яг би бурханы оршихуйг надтай хамт мэдрээд бурхан надтай яриад явж байгааг мэдрээд амьдрах бол айгүй гоё. Тийм ээ? Одоо надад яг тэгж мэдрэх үед зөндөө байсан. Одоо яг ингээд би та нарт хүртэл ярьж ирсэн. Энд би одоо ингээд байж байгаа л өнгөрсөн 100 Монгол яваад бас энэ үйл би нэг удаа ингээд гадагшаа яваад ирэх тэр цагуудад би үнэхээр пөөх бурхан надтай ийм ойрхон байгаа юм байна шүү дээ. Бурхан намайг ингэж амар хайрлаж байна. Бурхан миний өчүүхэн хэрэгцээг хүртэл хангаж байна. Тийм ээ? Яг гарын алган дээр аваад явж гин гэдгийг би бүр амар тод мэдэрдэг. Тэгээд нэг газараа одоо энд ирээд ингээ удаан байхлаар сүултээ ингээд яасан бэ? Бурхан байна уу, байхгүй мүү? Тэ? Яг ийм байдал руу орж эхэлдэг. Тэгэхээр бурхан үргэлж тантай надтай хамт байна гэж амласан болохоос биш. Чи үргэлж миний оршихуйг мэдэрнэ гэж хэлээгүй. Тийм ээ? Бурхан надаас холдсон юм шиг боловч бурхан намайг хизээч орхидоггүй. Тийм ээ? Оршихуйг нь мэдрэхгүй байхад тэр болгон залбиралд нь хариулахгүй байхад би ямар байна гэдэг нь миний итгэлийг сордог, миний итгэлийг бас босгодог. Би өөрийнхөө сүмдэрээс ч гэсэн зөндөө харж байсан. Амьдралд нь асуудал гараад, гэр бүлд нь асуудал гараад ингээд
амар том хямрал дундуур туулж байгаа гэр бүлүүд манай сүмд байдаг. Тэгээ би тэр хүмүүсийг ихэнхдээ ингээ харахаар одоо манай найз айгүй олон жил ингээ өвдөөд, биеийн сулдаад ингээд явж л байгаа. Тэгээ би ийм хүнд асуудлууд тулгараад, ийм гинтийн байдал тулгархад би тэр хүмүүсийн өмнөөс миний нэг яс хавталцдаг юм юу вэ гэвэл яана энэ хүмүүс энээс болоод бурхнаас холдчихвээ гэж би айдаг. Тэгээд би яг сүмийнхаа хүмүүсээс тэр эргэн тойрныхоо найзуудаас юу харсан гэхэлэр хэдийчнээ том асуудал тулгарна, төдийчнээ тэр хүмүүсийн итгэл хүчтэй болж байгааг харсан. Тэгэхээр үнэхээр бурхан яг тэр хүнд асуудлуудын цагт тэр хүмүүстэй хамт байж итгэлийг нь босгодог юм байна. Би өөрийнхөө амьдралаас ч мэднэ. Миний амьдралд тулгарсан өчнөө том асуудлууд намайг бурхноос холдуулаг, харин бурханд ойртуулсан. Тэгэхээр бурхан үүнийг яг ингэж хэрэгэлдэг гэсэн үг гэсэн үг. Амьдрал бол сорилт гэдгийг та ойлгоос. Амьдралд тань жижиг ач холбогдолгүй зүйл гэж нэг ч үгүй гэдгийг та ухаарна. Тэгвэл өөрөөр хэлбэл бид нар одоо өнөөдөр бурханы нүдээр харвал бурхан надтай 24 цаг хамт байдаг. Бурхан миний бодож байгаа бодол, аливаад хандж байгаа хандлага, миний хийж байгаа хамгийн өчүүхэн зүйлсийг ч харж байдаг гэсэн үг. Тэгвэл амьдрал бол сорилт гэдгийг та ойлгоос. Амьдралд тань жижиг ач холбогдолгүй зүйл гэж нэг ч үгүй гэдгийг та ухаарна. Хамгийн өчүүхэн үйл явдалч таны зан чанарын төлөвшөлд чухал үүрэгтэй гэсэн үг. Ингэснээр өдөр бүр чухал цаг мөч болгоно зан чанарыг тань гүнзгийрүүлэн хөгжүүлэх, бусдад хайраар хандах, бурханд найдан түшгэлэх боломж болно. Тийм ээ? За би яг өөрийн нэг туршлага байна. Хэдэн жилийн өмнө ингээд би нэг дэлгүүр рүү орохгоо явж байхгүй юу? Тэгсэн чинь ингээд нэг ийм энд нэг хогийн савнд хийдэг нэг ийм нэг айгуу гой гялгар хууднууд байдаг баг. Айгуу гой хичээж бас нэг хогийн савнд хийдэг гялгар хууд. Тэр ингээд бүтэн ингээд нэг том ороомог ингээд гадаа хил байж байхгүй нэг дэлгүүрийн гадаа. Тэг би харсан чинь миний шунал хөдлөхгүй энийг авчих юмсан гэдэг те. Нөгөө хүнээс сольж байгаа л орхио явцсан байж тээ. Би гэртээ аваачвал одоо гэрийнхээ хогийн савнд хэрэгжилмээр байгаа даа байхгүй. Тэгээд харсан чинь бүр яг нэг айтайхан бүр нэг сайн уут нь байдаг. Яг тэр уут байгаа байхгүй. Тэгэл би яг ингээл нөгөө өөрөө ирэхгүй хамгийн дөрөв надад юу төр чинь эргэн тойрноо харж эхлэхгүй юу. Хүн харж чинь нөгөө авчи. Босгоо авч машин руугаа хийчээ гэл. Тэр чинь дэлгүүрийн гадаа байгаа юм чинь тэ. Тэгээ одоо ингээ би бараг л олц гэж бодоод байгаа ш тэрий чинь. Тэгэл ингээл нэг хэдэн мөчийн дотор ингээд шунлын галаа улцж штэ миний дотор. Тэгэл ингэж ясна. За болоо боль. Тэ. Бурхан харж байгаа штэ. Тэ. Чи ямар ичдэггүй юм бэ? Тэ би үнэхээр ингээд нөгөө нэг ингээл болоод өнгөрсөн байхгүй. Тэ олон удаа яг тийм ингээл хогийн сав руу нэг мундаг сагсчин шиг холоос хог шиддэг байхгүй юу? Орохгүй болохоор нь заримдаа залхуураад нөгөө хогийн сав хогоо газар нь хайчаа явчмаар болдог байхгүй. Тэгэл нэг жоохон өнгөрч басна боли. Тэ? Очтөр хогийг би хогийн сав руу хийх ёстой. Тийм ээ? Би энэ хүнд ингэж хандаж болохгүй. Тийм ээ? Би ийм жижигхэн зүйл дээр ч гэсэн би зөвхт байх ёстой. Би хүний нүдний өмнө зөвхт байх биш. Хүн харахгүй байхт ч гэсэн би зөвхт байх ёстой. Зөвхөн хүний нүдэн дээр би шудраг байх ёстой биш. Хүн харахгүй байсан ч би шудраг байх ёстой. Яг бол бурхан үүнийг харж байгаа. Хинч тоохгүй байж болно. Хинч мэдэхгүй байж болно. Бурхан мэдж байгаа. Хэрв би ийм жижиг зүйлд итгэмжит биш байвал бурхан надад том зүйлд ч итгэмжит зүйлийг хариуцуулахгүй. Тийм ээ? Та өөрийн хүүхдийг жижигхэн зүйл хулгай хийж байгааг харвал та тэр хүүхдтэр үнэхээр ажиллана шүү дээ. Тийм ээ? Та жижигхэн зүйл дээр хүүхдээ шудраг бусцсан гаргаж байгааг харвал таны зүрхэнд үнэхээр таны зүрхийг шаналгана шүү дээ. Таны хүүхэд өөрийн бурууг өөр хүн рүү чигч байгааг харвал таны сэтгэл гонигтай болно шүү дээ. Яана миний хүүхэд яагаад ийм болчихоо? Ийм болж болохгүй шүү дээ гэнэ. Тийм ээ? Бурхан яг ингэж биднэрт ханддаг гэсэн үг. Тийм учраас нэг өдөр ч гэсэн хоосон өдөр биш ээ. Нэг жижигхэн үйл явдал ч гэсэн жижигхэн үйл явдал биш ээ. Тийм ээ?
Таны өдөр болгон дайралтж байгаа хүн болгонтой харилцаа чухал. Тэндээс л таны хэн гэдэг тань харагддаг. Өдөр болгон хийж байгаа ажилтан ч чухал. Эндээс таны яг үнэндээ жинхэнэ зан чанар чинь харагддаг. Таны өдөр болгон хийж байгаа жижигхэн зүйлс ч гэсэн чухал. Эндээс таны жинхнээсээ хэн гэдэг тань харагддаг. Тийм ээ? Та гэртээ өндөр чухал хүн ирвэл гоё хоол хийгээд. Нэг чухал биш хүн ирвэл нэг жоох юм холиод өгчдгүү, тийм ээ? Энийг чинь ч бурхан хардаг гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр амьдрал бол сорилт гэдгийг та ойлгоос. Амьдралд тань жижиг ач холбогдолгүй зүйл гэж нэг ч үгүй гэдгийг та ухаарна. Хамгийн өчөөхөн үйл явдалч таны зан чанарын төлөвшөлд чухал үүрэгтэй гэсэн үг. Ингэснээр өдөр бүр чухал цаг мөч болгоно нь зан чанарыг тань гүнзгийрүүлэн хөгжүүлэх, бусдад хайраар хандах, бурханд найдан төшгөлөх боломж болно. Зарим сорилт хитрхи дааж давшгүй мэд санагдаж байхад заримыг нь анзаарахчгүй жижиг байх бөгөөд эдгээр сорилтууд нь бүгд мөнхийн үр дагавартай байдаг. Сайн мэдэн. Бурхан таныг амьдралын эдгээр сорилтуудыг давахыг хүсдэг тул түүний танд өгч буй ивэлээс давсан хүнд сорилтыг танд өгдөггүй. Библиэд 1-р Коринт номын 10:13-т Бурхан амлалтаа сахидаг. Тэрээр таны давж гарч чадхааргүй хүнд сорилтыг танд өгдөггүй. Сорилтын үед тэр танд түүнийг туулах хүч, гарах замыг ч өгдөг хэмээн бичигдсэн байдаг. Тийм ээ? Та өөрийн хүүхдэд үнэхээр одоо дааж давахгүй ачааг өгөхгүй шүү дээ. Дааж давшгүй ачааллыг та өөрийн хүүхдэд зөвшөөрөхгүй шүү дээ. Яг түүнтэй ижилхэн. Бурхан таны амьдралд ямар нэг сорилт хүнд ачааг өгж байгаа бол Бурхан үүнийг дааж чадна гэж бодоод та биднэрт өгж байгаа. Тэгээд тэр хүнд цагууд тантай хамт алхаж тэр бүгдийг туулах хүч бас гарах замыг ч гэсэн өгдөө гэж. 1-р Коринт номын 10:13. Аливаа сорилтыг давах бүрт тань Бурхан үүнийг ажиглаж таныг мөнх оршихуйд шагнахаар төлөвлөдөг. Тийм ээ? Одоо та өөрийн хүүхдийг ингээд харж агаад яг над шиг ингээд дэлгүүрийн гаднаас хогийн уут хулгайлаад зогсож ивэл та хараад яана миний хүүхд ямар жоохон юмн дээр ямар мохоо шунхай зан гаргаж байна гэж харна штэ. Үл Бурхан ч гэсэн намайг тэгж харна штэ. Энэ ганцраг ямар муухай өдгөө зантай хүүхд болж байна. А хэрв намайг тэр нэг мөчөд төрж байгаа тэр нэг жижигхэн шалахгүй шунхай зангаа давж гараад хулгай хийхгүй өнгөрч байвал тэ хүн хараагүй хад хогийн савнаа гадуур хайцсан хогоо аваад хийж байвал Бурхан намайг хараад инээмсэглэн толгойд өгдөг. Миний хүү овоо. Миний хүү зөв байна. Миний хүү зөв байж чадчих байна. Өөрийн тэр муухай хорон шунлаач гэсэн даван туулж ялж сурж байна гэж харж инээмсгэлдэг гэсэн үг. Яаков номын 1:12-т сорилтыг тэсвэрлэдэг хүн ёроолтой юу. Тэд сорилтыг даваад Бурхан өөрийг нь хайрлагчдад амласан амийн титмээр шагнагдана гэжээ. За тийм өнөөдөр энэ түрээ зогсъё. Бид нар өөрөөр хэлбэл Бурханы нүдээр харвал хүний амьдрал гэдэг бол нэгдүгээрт сорилт, хоёрдугаарт хариуцлага, гуравдугаарт төр хугацааны томилолт юм а гэсэн. Тэгэхээр бид нар өнөөдөр сорилт юм а гэдэг хэсэгт түрээ зогсъё. Тэгээ дараагийн 7 хоногт үргэлжлүүлээд бид нар энэ дэлхийн амьдрал бол танд өгсөн хариуцлага юм а гэдгийг суралцнаа. За баярлалаа. Өнөөдрийн хичээл ингээд дууслаа.